За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндэ. За өнөртөө усныхаа талаарх мэдээлэлээр дахиад нэг шинэ зүйл оруулнаа. За ер нь бол үнэртнийг дотор нь 3 ангилт юм байна. Одоо A, B, C. За C одоо буюу 3 дахь зэрэглэлд нь юу ордог вэ гэхээр угаалгын нунтаг, саван, за автомашины нөгөө үнэртүүлэгчнүүд, янз бүрийн одоо үнэртэй лаач байдаг юм уу те. За энэ бол одоо ингээд тусдаа сэдв юм байна. За би одоо зэрэглэлийн үнэртэн гэхээр ерөнхийдөө бол энэ нийт одоо дэлхийн массыг хамарсан үнэртэй уснууд нь за тэр тусмаа бүр Орос, Казахстан, Белорусын зах зээл дээр байдаг үнэртэй уснууд бол дандаа B зэрэглэлийн үнэртэй уснууд байд юм байна. За үнэртэй ус буюу парфюм. За парфюм гэдэг маань болохоор хар яриагаар бол спирт, за эфирийн тос, айгүй олон төрлийн эфирийн тосны эссенц, спирт хоёрын найрлагыг за нэгсэндээ парфюм гэж хэлж болно. За энэ сайн чанарын эссенцийг гаргаж авахын тулд хамгийн багадаа 100 гаруй нэр төрлөөс бүтдэг. Тэгэхээр миний нөгөө түрүүний үнэртэй усны мэдээлэлээр за манай үнэртэй уснууд хэдэн төрлийн юу агуулсан бэ? Эфирийн тос орц найрлагатай вэ гэдэг мэдээлэл байгаа. Тэрэн дээр бас нэг одоо энэ тавтан оруулаад байна. За энгийн нөхцөлд ингээд хар ухаанаар бодоод үзэх юм бол ус, тос хоёр хоорондоо холилдож уустдаггүй те. Тос нь дандаа дээр нь хөвөөд идэг. За гэтэл энэ тосыг яаж одоо хооронд нь олон төрлийн тосыг найруулад одоо нэгсэндээ ургамлын навчнаас, үндэснээс, ишнээс ч юм уу те гаргаж авсан энэ олон тосыг яаж хооронд нь найруулж эссенц хийгээд байгаа юм бэ гэхээр эссенц одоо холдог энэ процесс нь болохоор одоо тэр аппарат нь ойролцоогоор нэг 5 давхар байшингийн хэмжээтэй маш том савн дотор энэ олон эссенцээ хийгээд 3 сарын турш байнга хөдөлгөөнд байж холиод молекулын ингээд задлаад бүх молекулын ижил хэмжээнд болгоод дараа нь ингэж орц найрлагын хоорондоо холилдуулж ингэж гаргаж авдаг буюу ингэж нэрж авсан эссенц нь одоо A зэрэглэлд хамрагддаг маш тод үнэртэй. За тэгээ үнэртэж байгаа тэр үнэр нь болохоор яг ингээд үнрээр одоо жүржээрээ одоо сарнаа бол сарнаагаараа үнэртдэг. За дээрэс нь энэ үнрээ ингээ маш сайн задлж өгдөг. За энийг нь одоо A зэрэглэлийн үнэртэй усны одоо нууц гэж ингэж ярьд юм байна. За энэ үнэртэй ус нь яагаад одоо дээд, дунд, суур нот гэж яригадаад идэх учир нь болохоор яг тэр хорц найрлагнуудыг бүгдээрнгийнх нь ижил төвшөнд молекулын задлаад хооронд нь жигд найруулж өгч чадсанаар л одоо дээд, дунд, суур гэдэг нотоо тухайн үнэртэй уснд гаргаж өгдөг юм байна. Одоо жишээ нэг төрлийн үнэртэй усыг 2-3 хүнд түрхээд үзэхэд за тэр хүний өөрийнх нь одоо байглаас заяасан тэр өөрийнх нь тэр үнэртэй холилдоод тухайн үнэртэй ус 2-3 хүнд айгүй олон янзаар үнэртдэм байх. Энэнийг яаж мэдэх вэ гэхээр энэ бол үнэхээр D зэрэглэлийн A брендийн үнэртэй усаа гэж ингэж ялгаж болно. За энэ дээр нөгөө нэмээд хэлэхэд би нөгөө нэлээд олон жилийн өмнө пациент явдаг байхад зүрхний болцоохон эмчтэй нэг пациент явдаг байсан. Тэгээд бид нар ч нөгөө пациентаа шумбаж орчиж дараад саунд сууж явахдаа болцоохон эмч яриаг би хүнтэй яриа сууж явахдаа сонсч ирсэн. Тэгээд тэнд болохоор болцоохон эмч би юуныхаа дипломынхаа ажлыг эр бэлгийн эсийн талаар бичиж дипломын ажлаа хамгаалж исэн. Хүмүүс одоо хосууд тэр тусмаа хүмүүс бие бинийгээ үнрээр сонгодог. Тэгээд хүн болгон өөрийн гэсэн үнэртэй за тэр ихтгэл эрэгтэй эр бэлгийн бишээ эм бэлгийн эс нь эр бэлгийн эсийг үнэртэж одоо ингэж сонгодог гэж би дипломо хамгаалж ясан. Ингээ яагаад тэрийг би баталгаажуулж дипломо хамгаалсан гэхээр 2-3 эмэгтэй одоо үндгийн эсийг тавьж агаад тэгээ нэг эр бэлгийн эс тавингууд тэн дундаас нэг эмэгтэй бэлгээс нь тэрийг сонгож очиж исэн. Энэ бол нөгөө нэг ийм үнэрлэх
одоо систем хүнд ингээд байглаасаа байдаг учраас хүн болго өөрийн гэсэн үнэртэй. За ингээ үнрээрээ бие бинийгээ сонгодгоо гэж ярьжсэн баггүй. Би тэг хүнтэй юм ярьж хатан сонсч ирсэн. Тэгэхээр хүн болгон өөрийн гэсэн үнэртэй учраас тэр хүний одоо үнэртэй нөгөө нэг зэрэглэлийн үнэртэй усна шингэж холилдоод өөрийн гэсэн ийм өвөрмөц тэгээд үнрийг ингэж өөр хажуудаа байгаа хүмүүст үнэртэх мэдрэмж нь өөр одоо хүлээж авдаг гэсэн үг. За энэ том одоо нөгөө нэг 5 давхрын хэмжээтэй эссенц үйлдвэрлэдэг 3 компани дэлхийд дээр байд юм байна. За одоохондоо миний мэдснээр 3 компани. Нэг нь болохоор Германд Дром гэдэг. За нэг нь болохоор Францад Арживи гэдэг. Италид байдаг компанийн нэрийг олсонгүй, нэг хайч гэж утсангүй, энэ нэг чухал биш юм чинь. За энэ 3 компани бол хамгийн том брэндүүдийн ер нь бол энэ дэлхийн үнэртэй уснуудын зах зээлийг тэр тусмаа энэ A брендийн эссенцийг үйлдвэрлэдэг том үйлдвэр юм байна. За Хятад, Таиланд, Араб, Туркийн улсууд болохоор ингэж эссенцийг ингэж бүр молекул болгоод задлаад одоо ийм зэрэглэлийн эссенцийг бол гаргадаггүй. Зөвхөн одоо нэг 7 хоног ч юм уу те зогсолтгүй ажилуулад за тэгээд дээрэс нь гаргасан эссенц нь мэдээж хэрэг чанар муутай учраас үнэр баригч нэмж хийдэг. За энэ үнэр баригчийг нь одоо фталат гэдэг байгаа буюу манай гэрээний үнэртэй усанд фталат гэдэг бүтээгдэхүүн ороогүй гэж яриад байгаа нь энэ учиртай. За энэ фталат гэдэг бүтээгдэхүүн болохоор тухайн үнэрийг сайн барихад зориулагдсан ийм химийн орц найрлага ба ер нь бол энэ фталат гэдэг бүтээгдэхүүнийг Европын улсын зах зээл дээр хориотой байдаг учраас хэрвээ энэ одоо ямар нэг үнэртэй ус сонирхож байгаа бол Европын улсын олон улсын стандартын сертификаттай байна уу гэдгийг нь харахад хангалттай. Хэрвээ Европын улсаас авсан олон улсын стандартын сертификаттай байх юм бол тухайн үнэртэй усын чанартай буюу одоо бүлэгт хамрагддаг. За тэгээд дээрэс нь фталат агуулаагүй байна гэж ойлгож болно. Ягаад тэгэхээр энэ нь Европын улсад хориотой бүтээгдэхүүн. За фталат нь өөрөө болохоор хүний арьсанд маш хурдан уусч цусаар дамжаад хүний одоо хамгийн түрүүнд үнэрлэх систем буюу уушгинд тэгээд дээрэс нь одоо нервний системд за элэг бүр гэмтээдэг ийм хортой бодис байд юм байна. За B зэрэглэлийн үнэртэй усны эссенцэд ордог түүхийн эдийг ерөнхийдөө бол дандаа Хятад, Нидерланд улс нийлүүлдэг. За энэ одоо үнэр нь одоо тийм тод биш. За B зэрэглэлийн үнэртэй усны зах зээлийн борлуулалт нь ихэнх хувийг эзэлдэг учраас үнэртэй усны зэрэглэлийн устай харьцуулахад үнэр бүтээгдэхүүн болгоноороо ялгарч үнэртдэгвэ гэсэн үг. За энэ нь ямар учиртай вэ гэхээр одоо жишээ нь би зэрэглэлийн үнэртэй усыг дээд дунд нот гэж аваад үнэртэнгүүд журж үнэртчихсэн аа 2 цагийн дараа одоо жишээ нь дунд нот нь царын дараа суур нот нь үнэртдэг ч юм уу те. Гэтэл B зэрэглэлийн үнэртэй ус яадаг вэ гэхээр 2-3 хүнд төрөхэд яг ижилхэн үнэртдэг. Одоо нэгсэндээ зэрэглэлийн үнэртэй устай адил тэр хүний үнэртэй шингээд өөрийн гэсэн өвөрмөц үнэрийг үүсгэж чаддаггүй. Ерөөсөл ямар үнэртэй ус төрсөн тэр 3-нд яг адилхан үнэртдэг гэсэн үг. Тэгэхээр B зэрэглэлийн үнэртэй усны ялгааг бас ингэж ойлгож болох нэ. За ерөнхийдөө бол хуурамч ус хамгийн энгийн ялгах арга юу гэдэг вэ гэхээр яг адилхан сав баглаа бодолтой, яг адилхан одоо шилтэй гатнаас нь хараад танихын аргагүй байдаг. За одоо жишээ нь нэг Chanel-ийн усыг би зах дээрээс 100 мянган төгрөгөөр авъя гэж бодоход брендийн дэлгүүрээс сая гаруй төгрөгөөр авдаг. За ингээ хоёр үнэртэй усаа хооронд нь бариад үзэхээр шилэнч адилхан бөөрөнхий, гаднадлынхан сав баглаа бодлонч адилхан, өнгөтэй бичгэнч адилхан байдаг те. За тэгэнгүүт тэрийг үнэртэй усны мэрэгчлэлтэн уу яаж олгодог вэ гэхээр түрүүний миний ярьснаар одоо дээд дунд суур нотоо хүн болгон дээр өөрөөр өгч чадчихэв үү? Аль эсвэл хүн болгон дээр адилхан үнэртэж гэнэ үү гэдгээр нь жишээ нь үнэртэй усны мэрэгчлэлтэн хүн энийг ялгаж чаддгийм байна. За Грено компани үнэртэй ус чинь болохоор Империо Чехийн Брно гэдэг хотод үйлдвэрлэгддэг. За бүх эссенцийн найралгаа одоо энэ Германы Дром гэдэг үйлдвэрээс авдаг. За олон үед маркетинг ашиглаж борлуулалт хийх гэж байгаа сүлжээний компани алсын хараа гол зорилго нь болохоор дэлхийн топ компани болох хүсэл мөрөөдөлтэй байдаг. Ерөөсөө энэ
MLM буюу олон үе тийм сүлжээний компаниудын гол мөрөөдөл нь ерөөсөө нэг хэдэн жил ажиллаад нэг массаараа борлуулалт хийгээд ингээд зогсох биш те. Дэлхийн нийтийн одоо улс орны бүх хүн амыг хамарсан өргөн хэрэглэгчтэй за дэлхийн топ компани болохыг бүгд мөрөөддөг. За энэ мөрөөдөлтөд хүрэх ганцхан боломжин чанартай шудраг зөв бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж вирусын гаралтай буюу амнаас ам дамжиж хэрэглэгчтэй өсгөх ийм одоо ерөөсөө л ганцхан л боломж энэ сүлжээний компаниудад байдаг. Ингэчээж эдгээр дэлхийн топ компани болдгоо. За энийг би бас яаж мэдсэн бэ гэхээр 2018 оны 10 сард би чинь Greenway компанид элсэж орчоод би чинь бүтээгдэхүүн дээр маш их ач холбогдол өгөөд ингэж хиймэн байцгүй амьдарч болд юм уу, ингэж харшилгүй эрүүл мэндэд хөрөнгө оруулж болдго юм уу те. За энэ бүтээгдэхүүнийг ингээ байгальд хайсан ч гэсэн ингээд ихтлэхийг аварж болдго юм уу гэд ингээ би бүтээгдэхүүн дээр ач холбогдол өгөөд 2019 онд би чинь Солонгос, Вьетнамаар бага задлах гэж явбаа. За тэгээ мэдээж хэрэг би өөрөө дөнгөж анх удаа сүлжээний компанид орсон. За тэгээ юугаач өөрөө мэдэхгүй ээжж бас яг өөртөө адилхан сүлжээ хийдэггүй хов хоосон хүн дээр яваад очих юм бол би тэнд амьдарч багаа хөгжүүлэхгүй л бол би энэ багийг босгож чадахгүй шүү дээ. За ингээд би яасан бэ гэхээр дандаа сүлжээ хийдэг одоо тийм янз янзын сүлжээний компаниудын гишүүдтэй уулзахад тэндээс би нэг зүйлийг олж мэдсэн юу вэ гэхээр за би танай компани бүтээгдэхүүнийг сайн гэдэгт итгэж байна. Яагаад тэгэхээр компани бүтээгдэхүүн сайн байжж борлуулалт явагдана. Сайн борлуулалттай байжж гишүүдтэй өндөр цалин урамшуул өгдөг өө. Мэдээж бүтээгдэхүүн муу бол борлуулалт явагдахгүй. Тийм учраас чи надаа маркетингаа яриад өгчих. Танай компани маркетинг мөнгөтэй юм уугүй юу? Би харъя гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт би өөрөө яг тухайн үед нь 19 онд маркетингаа сайн мэдгүй байжж бүтээгдэхүүндээ ач холбогдол өгч яваад бүдэрж исэн байт юм аа. Тэгэхээр би одоо өнөөдөр яагаад хүмүүсийг маркетингаа мэдж гин үү? Бэгүү чэйжлээч ээ. Би одоо өнөөдөр офис дээр маркетингийн сургалт өгөх гээд байна гэж яриад байгаа юм. Гэхээр сүлжээний мэрэгжилтэн болох гэж байгаа хүн зөвхөн хаана мөнгө байна? Хүн яагаад цаг заваа зарцтаад энэ сүлжээний бизнесийг хийж мөнгөтэй болох гээд байгаа юм бэ? Энэ маркетинг дотор хаана нь ямар мөнгө байна гэдгийг нь мэддэг хүн яг зөв юмаа хийж байна гэж ойлгох хэрэгтэй. За бүтээгдэхүүн бол мэдээж хэрэг сайн байжж борлуулалт явагддаг. За дээрэс нь бүтээгдэхүүн борлуулж байгаа хүмүүсийг одоо би 8 чин бишээ гэдгийг юугаар ялах вэ гэхээр бэгөө маркетингаа мэддэг байх хэвээр маркетингаа хүнд ярьж өгөө мөнгө нь хаана байдгийг ярьж өгөх хэвээр. За дээрэс нь маркетингаа мэдхгүй болвол би 8 чин болчихжээ гэж өөрийгөө ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл энэ борлуулалтыг хийхдээ бид нар бүтээгдэхүүн борлуулдаггүй түүх борлуулдаг гэдэг ийм сүлжээний бизнесийн бичигдэг хууль байдаг. Тэр нь юу вэ гэхээр бид нар яагаад 50 оноо хийгээд идэг вэ гэхээр бид нар тухайн бүтээгдэхүүнээ тухайн үнэртэй усаа өөрөө хэрэгжилж үзчихээж ямар үр дүн гарсан хүн чамд энэ талаар ямар одоо сэтгэл хэлж чамайг магтсан яаж одоо хүлээж авсан гэдэг чи энэ түүхийг хүнд ярьж иж бид нар тэр түүхээ борлуулж иж бид нар бүтээгдэхүүнээ борлуулдаг байгаа. Тэгэхээр бид нар сүлжээнийхэн юу гэж ярьдаг вэ гэхээр би юм зардаггүй би түүх зардаг гэж ярьдаг. За тэгэхээр өөрийгөө одоо сайн одоо бас дүн шинжилгээ хийгээд үзээрэй. Би маркетингаа хэр мэдэх вэ? За би сүлжээ хийж маркетингаа мэдэхгүй бол өнөөдөр би 8 чин болцсон явж байгаа юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй гэдгийг за энэ дунд нь хэлчихье. За өнөртөө ус руу буцаад оръё. За B зэрэглэлийн өнөртөө усыг яаж хооронд нь ялах вэ гэхээр за зэрэглэлийн өнөртөө усыг 2-3 хүнд түрхээд үзэхэд 2-3 өөр янзаар өнөртөн B зэрэглэлийн дундаж өнөртөө усыг 2-3 хүнд түрхээд үзэхэд ижлэгэн өнөртөжээвэл энэ бол B зэрэглэх юм байна гэдгийг ойлгочих болно. За брендинг өнөртөө усны нийт үнийнх нь 30%-ийг зөвхөн брендинг нэр нь эзэлдэг. За энэ юу вэ гэхээр брэндүүд бол өөрийнхөө нэрийг брэнд одоо олон улсын зах зээл дээр танил брэнд болгочоод тэрийгэ зарж иддэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр 40% нь болохоор реклам зар сурталчилгаанд явдаг. За энэ нь юу вэ гэхээр нөгөө одон том дэлхийн одуудыг зар сурталчилгаанд ашигладаг гэсэн үг. За энийг бол одоо манайхан бүгдээрээ мэдж байгаа хаа. За өнөртөө усны борлуулалтыг хийж байгаа өнөртөө усны мэрэгжилтэн болох ч байгаа хүнд ер нь бол сүлжээний бизнес хийж байгаа хүмүүст хамгийн их тулгардаг зүйл бол татгалзал. За тэр тусмаа өнөртөө усан дээр энэ татгалзалтыг одоо
яаж эргүүлэх вэ гэдэг маш энгийн арга байдаг. За одоо жишээ нь хүмүүс хамгийн их асуудаг үнэрээ хэр удаан барьдیں۔ Барихгүй бол яах юм? За ямар копи нь A копи юм уу B копи юм уу гэдэг нь өөрөө нөгөө A B копиг нь хэрэглээд үзсэн юм шиг ингээ хүний амаар ингээ бэлэн асуулттай сууждаг. Ягаад тэгэхээр тэр хүн нөгөө өөрийгөө хамгаалах реакц нь одоо ажиллаад энэ одоо яа дэдүүд одоо юм шахчих үедээ гэдэг тийм ийм айдастай учраас ямар нэгэн байдлаар одоо чамд юу явах гэдэг шүү дээ халахвч тавих гэдэг шүү өөртөө тэгээ A копи юм уу B копи юм уу гэж сууждаг. За яагаад ингээд хэрвээ A копи юм бол хямдхан байгаа юм ч гэдэг юм уу тийм ингээд ийм нэг тийм жижүүрийн асуулттай байж идэг байх нэ. За энэ асуултыг давж гарах мэрэгжилтэн хүнд нэг л арга байгаа. Тэр нь юу вэ гэхээр өөрт таалагддаг үнэртэй усыг байнга цүнхэлж явах. Яагаад тэгэхээр чи тэр хүнтэй уулзахдаа үнэртэй ус санал болгох гэж байгаа учраас чи үнэртэй усны мэрэгжилтэн болох гэж байгаа учраас 2-3 төрлийн шилтэй үнэртэй ус чиний цүнхэнд байнгын байх ёстой гэж үздэг юм байна. Яагаад вэ гэхээр үнэртэй усны манай симпл ч одоо ингээд нэг юм шүдний чигшлүү шиг юм гаргаж ирээ тэр хүний одоо гарн дээр түрхэх үнэртүүлэх нэг өөр тэрийг ингээд 2-3 удаа тэр хүний хувцас руу гар руу бугуй руу те цацаж өгөх энэ хоёр бол өстой бүр тэнгэр газар шиг шал өөр. За одоо жишээ нь тэр хүн өөрөөс чинь те мөнгөгүй байгаад ч юм болгоомжлоод ч юм анхны уулзалтаар өнөртөө ус аваагүй байж болно. Гэхдээ би өөрийнхөө ярьсан тэр бүх зүйлийг тэр хүний ухаан санаанд үлдээх ганцхан арга байдаг нь үнэр. Тэр нь юу вэ гэхээр би өөрийнхөө барай явж исэн шилтэй үнэртэй усыг тэр хүний хувцс руу ч юм уу гарлуун ч юм уу цацаад үлдээсэн. За тухайн үедээ тэр хүн маань за ашгүйдээ би ямар ч лээсээ эндээс ингээ үнэртэй ус авахгүй нэг маятайхан уулзаа салчлаа гэж бодож байгаа ч гэлээ 2-3 цагийн дараа 2-3 хоногийн дараа магадгүй тэр тайлаад тавьсан хувцснаас нь дараа сарын өнгөрөхөд үнэртэж явах юм бол одоо өөрөө чинь тэр хүн тухайн үед ярьж исэн бүх яриа, үнэр, тэр ирч хүч, энерги бүх юм тэр үнэртэй хамт, тэр хүнтэй хамт үлдсэн байдаг учраас өнөөдөр бид нарыг яагаад үнэртэй усаар цүнхэлж явах хэрэгтэй вэ? Нэгдүгээр шилтээ нь хоёрдугаарт бид нар яагаад нэрийн хуудастай болох хэрэгтэй вэ? За тэр хүндээ би нэрийн хуудасаа үлдээхдээ үнэртэй усаа цацаад тэгээд тэр хүндээ үлдээчихнэ. За тэр хүн үнэртэй усны маань нэрийн хуудсыг хайчаагүй бол цүнхэн дотор ч юм уу төрөвчин дотор нөгөөх нь үнэртэй явж идэг. Тэгээд энэ хүнд эргэлзээ төрдөг бахан те энэ үнэхээр үнэртэй ус одоо тий оргин юм байна. Үнэхээр тэр яриадсэн зүйл нь үний юм байна. Энэ ямар олон хоног тий олон сар үнрээ барьж байна. Энэ үнэртэй усыг ингээд хямдхан ч гэсэн аваад хэрэглэх юм бол надаас ингээ олон сарын дараа хоногийн дараа энэ үнэр ингээ үнэртчих юм байна. Тэгээд дээрэс нь энэ үнэр өнөдөр надад таалагдж байна гэдэг утгаараа энэ хүн эргээд холбоо ярина гэсэн үг. Тэгэхээр би өөрийнхөө ажлыг үр дүнтэй төгсөхийн тулд яах ёстой вэ гэхээр заавал үнэртнээ тэр хүнд зохих хэмжээгээр үлдээх ёстой буюу нэг бол гаранд нь цацна хувцсан дээр нь нэг бол өөрийнхөө нэрийн хуудсан дээр цацаад тэр хүндээ нэрийн хуудсаа эргээд холбогдорой гэж өгөх нэ. За дээрэс нь Европын холбооноос өгдөг одоо энэ стандартын сертификат нь 2 жил тутамд солигддог. За нэг үнэртэй усан дээр авсан олон улсын сертификатаа 2 жил болоод дахиад хяналт шалгалтаар ороод орос найрлагаа шалгуулад ингээд 2 жилийн дараа дахиад шинэ сертификат авдаг гэсэн үг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр тухайн бүтээгдэхүүнд орсон орос найрлах дахь бүтээгдэхүүн нь магадгүй ямар нэгэн улсын эрдэмтэн доктор профессорын шинэ нээлтээр хүний бие организмд хортой гэсэн судалгаа гараад ирэх юм бол нөгөө 2 жилийн өмнө өгсөн сертификатн дээр байгаа одоо орц найрлагатай бүтээгдэхүүнүүдийн нэг нь тийм асуудалтай гараад ирэх юм бол Европын улсын одоо зах зээл дээр гарах гэж байгаа сертификатанда өөрчлөлт оруулдаг гэсэн үг. За ийм улсын ийм эрдэмтдийн судалгаагаар танаа үнэртэй усанд орсон ийм орц найрлага нь хүний бие организмд ийм хор хөнөөлтэй гэсэн ийм судалгаа гарсан учраас танах одоо энэ үнэртэй усанд байгаа энэ орц найрлагыг өөр юмар сольж гэдэг юм уу те ийм зүйл болдгоо. Тийм учраас яагаад үнэртэй усны олон улсын сертификат 2 жилийн хугацаатай байдаг нь ийм учиртай юм байна. За дээрэс нь үнэртэй усны орц найрлаганд одоо их өөрчлөлт ордог. Одоо жишээ нь ингэдэг хүн би өстө 5 жилийн өмнө тэнд явж байхдаа тэр duty free-гээс авсан үнэртэй ус өстө айгүй чанартай байсан. Тэгээ одоо би өстө яг тэрэн шиг гоё үнэртэй ус юусэн авч чадахгүй байгаа ингээл энэ тэндээс авахаар яг тэр үнэр ингээд гарахгүй байгаа байхгүй юу гэдэг ингээ иймэрхүү юм бас сонсогддог. Ийм юм би өөрөө ч сонсч байсан.
За энэ нь ямар учиртай вэ гэхээр одоо яг нөгөө вино шиг яригдана гэсэн үг. 2 жилийн өмнө 3 жилийн өмнө хураасан ургац одоо тий винон дээр та нар одоо ингээ кино үзчихсэн бол тий за тэдэн оны ургац усан үзмийн ургац муу байсан тэдэн онд тэр ургацаас авсан одоо вино тий гашуун байдаг гэдэргээ кинон дээр сонсчихсон. Яг тэрнтэй адилхан одоо жишээ нь энэ хүний яриад байгаа үнэртэй ус 5 жилийн өмнө авахд маш гоё байсан болвол тэр үнэртэй усанд орсон гол орц найрлагын одоо тэр цэцгийн дэлбэн гарсан жилээ одоо маш гоё тий байгалийн одоо тэр нар бороо бүх юм одоо ингээд нөлөөлөд маш гоё ургац хураалт болоод маш чанартай үнэртэй ус гарсан байж магадгүй. За түүнээс хойш одоо маш их бороотой ч юм уу гантай ч юм уу тийм жил гаргаж авсан цэцгийн дэлбэн одоо арай өөр үнэр өгч явах юм бол тухайн үнэртэй усны орц найрлаганд ижил боловч одоо орц найрлагаас шалтгаалаад ийм өөр үнэртэй байх магадaltaй байдаг учраас нэгдүгээрт үнэртэй усны сертификатыг 2 жил тутам сольдог. За дээрэс нь брендийн үнэртэй уснууд ч гэсэн орц найрлагын хувьд өөрчлөлт ордог байх нэ. За манай гэрээний үнэртэй усны хувьд болохоор эквивалент гэдэг ийм нэртэй. Яагаад гэвэл манай Германы энэ дрон гэдэг компаниас манайх үнэртэй усаа авдаг. За дээрэс нь энэ Dior-ийн, Chanel-ийн гэдэг одоо бидний энэ үнэртэй усныхаа танилцуулган дээр тавьсан байгаа том брендийн үнэртэй уснууд бүгдээрээ миний түрүүний ярьсан энэ Германы, Италийн, Францын энэ одоо нөгөө нэг том одоо тий 5 давхрын хэмжээтэй том эссенц үйлдвэрлэдэг энэ 3 компаниас үнэртэй уснуудаа авдаг байх нэ. Тэгэхээр яадаг вэ гэхээр одоо жишээ нь том брендийн одоо төлөөлөгч ирээд Германы Индрон гэдэг компаниас за би одоо энэ Chanel-ийн ийм усыг авмаар байна. Би энийг Chanel 5 гэж нэрлэж байгаа гэд ингэх юм бол Германы одоо энэ Дрон гэдэг компани нь Chanel-ийн тэр 5 номерын усыг за энэ одоо үнэртэй усыг би танайд энэ орц найрлагыг хүнд ч өгөхгүйгээр зөвхөн танай компанид өгөөд одоо тий 2 юм уу 3 жилийн хугацаатай танах яг энэ орц найрлагаа өөрчлөхгүй надаас ингэж аваад баглаа бодлоо өөртөө захиалаад энэ эссенцээр ингээ үнэртэй усаа зараарай. За тэгээд тухайн зах зээл дээр үнэртэй усаа гаргаад одоо тэр Chanel гэдэг компани өөрийнхөө ашигыг авсан, энэ Drom гэдэг компаниас авсан патентаа тултал нь ашигласан байх юм бол за одоо бид нар танахаас өөр үнэртэй ус захиалъя. Аль эсвэл энэ үнэртэй усаа захиалъя гэх тэгэнгүүт дахиад нөгөө ургацаас шалтгаалаад үнэрэнд нь одоо өөрчлөлтөд орсон байх магадaltaй болоод ирэнгүүт за би тэгвэл танад цоошин өөр үнэртэй ус захиалъя. Тэрийгээ би одоо тэгж нэрлэгээд ингээд шинэ үнэртэй усыг энэ Германы ч юм уу Дрон гэдэг компаниас захиалдаг байх нэ. За ингээд манай гэрээний компани энэ Германы Дрон гэдэг компаниасаа үнэртэй усныхаа одоо орц найрлагыг худалдан авдаг гэсэн үг. За энэ эссенц нь болохоор бусад брендийн үнэртэй уснуудын яг 99% адил ижил найрлагатай ийм үнэртэй уснууд байдаг. Тэгээд дээрэс нь нөгөө олон улсын зах зээл дээр борлуулах сертификатаа авахд одоо маш хялбар. Ягаад тэгэхээр энэ Германы Дрон гэдэг компани угаасаа бүх одоо том брэндүүдэд энэ үнэртэй усаа эссенцийг зардаг. Дээрэс нь орц найрлагандаа одоо номер 1 анхаарал хандуулдаг. За түүхийн ид нь болохоор яг ямар улсаас ямар цэцгийн дэлбэг хэдэн вагоноор авчирч хэдэн одоо грамм тэндээсээ цэвэр хвэрийн тос гаргаж аваад яаж задлж найруулсан эдэргээд ингээд бүх процесс нь одоо энэ сертификатыг аваад олон улсын зах зээл дээр борлуулахад бэлэн байдаг учраас манай компани энэ Германы Дрон гэдэг компаниас эссенцээ аваад тэгээд үнэртэй уснуудаа худалдаанд гаргадаг гэсэн үг.